За сайн байцгаана уу? Хамтрагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Ингээд энэ удаагийн дугаарт манай Мааз хамтлагийн оролцоод бэлэн болсон байна. Хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. Баярлалаа. За тэгээ мэдээж болоогийн нэвтрүүлгийн эхэлж байгаа асуулт таад эндээс 50. Тэгээд сайхан өөр өөртөө гоё хариулаад өөр өөртөө хороо байгаад яг өөр гоё өөр байгаарай гэж. Юу ч яриад байна шүү. За ингээд эхний асуултыг хамтдаа хүлээн. Хамтрагч гэж таны бодлоор хэр үн цэнтэй зүйл вэ гэж. За чиний Гэхдээ жинчус Үгүй шүү дээ. Өөрөө уншаад ингээд хамтрагч гэж одоо таны бодлоор хэр үн цэнтэй зүйл вэ гэсэн асуулт байна л да. одоо чиний хамтрагч бол ямар Хамтрагч те одоо та юу штэ мэдээж те урлагийн салбар ч юм уу найз нөхдийн хүрээнд ч юм уу те хамтрагч найз нөхөд ч байж болно те хамтрагч байл цог хамтрагч те ямар хамтрагч маш үн цэнтэй зүйл гэж би өдөө ойлгож байна. Тэ эрүүл үн цэн бол үн цэн штэ. Юу чиний Үгүй чи их ярьж байгаа. Үгүй чи хэрэгээс төсөлтөнд бацчих. Асуулт нь юу гэж хэлээ? Хамтрагч гэж таны хувьд хэм бэ? Хэр их үнцэнтэй зүйл гэж боддог вэ гэсэн асуулт байсан. Хамтрагч гэдэг чинь үнцэнтэй шүү дээ. Ямарваа нэг хамтарч л байгаа бол юун дээр ч хамаагүй хамтарч л байгаа бол тэр үнцэнтэй. Миний хувьд шүү дээ. Бадж байгаа юм. Тий, бадж байгаа. Одоо үед бол ганцаар ажилладаг ийм систем бол ер нь надад урцсан гэж байгаа байхгүй. Дандаа юм багийн систем тий, хамт олонны систем тийм учраас ер нь юм одоо хамтлаг тэгээд дээрэс нь рагч байгаад тэгээд хамтаараа лаг рагчаад явах хэрэгтэй юм байна. Чи юу ярьж байна? Бүх хоёр мэдээж хамтрагч гэдэг бол мэдээж чухал үнцэнтэй зүйл байл. Би биний ойлгодог л байгаа. Хамгийн гол ойлголцол итгэлцэл одоо юу гэдэг нөхөрдөг тэр бүх юм дээр тогтсон. Тэр болж байгаа зүйлийг тэгэл хамтрагч лаг байна уу? хоёр За хамтрагч бол мэдээж бид гурван хувьд үнэтэй зүйл ээ. Хамтлагаа яагаад Мааз гэж нэрлсэн бэ? Хамтлаг хамтлагч. зөв ярилцж байгаа л бид гурав тэгээд төгсөө ах, ишг ах, бид тав нийлээд. Ер нь бол хамтлагийн нэр бол манай хамтлаг хичээж өгсөн шүү дээ. Анх 2012 онд байгуулагдсан тэгэл тэрвэрч оюутан байлаа. Тэгэл магнитон систем юу вэ? Урлагийн холбогдолтой микрофон, зүүм амар олон нэр дундаас л тэгэл хахад юу Мааз гэдэг өчүүл яах вэ? Манайхаа тэгэл би үгс юм аа. Тэгээ хамтлагийн ахлагч болсон. Түүнээс ч болохоор байсан. За дараагийн асуултыг. За яг одоо хажуудаа сууж буй хамтрагчдынхаа хамгийн нэг юм гэнэ. За эндээс би гэж яа. Их сайхан асуулт байна. За зүгээр хажуудлага хүнийг те. Хуулийг нь хэлэх юм уу? Гуруулах нь авч иж хажууд. Гүг ингээд таир яг ингээд хажууд ирж болсон. Гуруулаа ерөөс ингэ гурвалжлаа суудсан гэсэн ойлголтоор л ярил л. За, Би жанжуу гэж чи. Манай төмрөө бол бид гураас хамгийн өндөр, хамгийн царайлаг. Одоо тийм ээ? Тий. Чи яагаад жоохон дургу? Зүгээр. Сал нэг өгөөс. Нэг үү. Хамгийн өндөр, хамгийн царайлаг. За манай тагтаа бол одоо хамгийн гоё дуу. Одоо хамгийн өмнө шудраг. Тэгээд тэрийг хараас инээдэг юм. Хамгийн даруухан тий. Даацтай даруухан. Одоо сайхан өндөг ирэх юм байна да. Одоо би ярив. Одоо чи. Одоо би хиний ойлгийн нэр шүү дээ. За манай тагтагийн хувьд юм бол би найзтайгаа бас 10 жилээс хойш найзлсан. Бас хоёр найзлаа. Тэгээд ер нь бол багаас нь зан чанарын бол маш сайн мэднэ. Бид хоёр бол 12-ийнхоо. Яадаг хүмүүс. Тэгээд миний найзлууд бол бусдад байхгүй мундаг чанар байдаг шүү дээ. Тэгээд найзлаа их бахархдаг. Үргэлж ингээл хилээд яриад иж бол бас хэрэг чадахгүй. Тэгээ бас энэ завчныг ашиглаад энэ олон түмэндээ сайхан өргөхөд маа найз бол жинхэнэ хүн шүү. Тий. Эндээс. Тэгээ хамгийн гэсэн шүү дээ. Миний найз бол тэгэхээр хамгийн шилдэг ирэх хүн гэж хэлмээр. Одоо жанч юу хэлнэ шүү дээ. Ачи. Найзтайгаа. Жанжууд хамгийн ингэж сүлд хизээ тэмэлцээ. 2009 он хизээ кинон дээр анх үзчихсэн юм хипхоп бацаал тэргээр ингээл бацаа гэдэг. Тэгээд 2009 оноос хойш тэгэл үерхэж нөхрөлөл явж гэн. Тэгээ миний найзаас бол бас гоё шудраг ирэх хүмүүсийн нэг штэ гэж би боддог. Тэгээ үерхэд их бодож. За. 7 жил болсон шүү дээ.
За. Одоо тагтаар. За миний бодлоор бол тий. За төмрөгийн хувьд бол тий мэдээж хамгийн мэдээж мундаг уран яруу ярина тий. Энд тийм одоо юу гэж байглаасаа нүгдсэн авьяас нь бол ингээл хүнтэй юм ярина. Тэр бол тэр хүнийг тий нөө нэг гэрт нь ороод харцаа чамдгаас айлыг л ерөөсөө сүйтэг цаа юм ярьдаг. Айд үжээд хооморд орцсон байлгүй ингэсэн. Тийш суу. Тэгээд ер нь бол маш аяавар юм. тийм үнэнч шудрах гэж би хувьд ойлгодог. Тий. За тэр жанжигийн хувьд бол жанжийн хувьд бол Жанж. тий бас хамгийн нөх юм бол хамгийн одоо Хүнтэй их юмдүүтэй. тий эн чинь хамгийн сэргэлэн нөхгүй наа чи амар сэргэлэнтэй. Тэр Гүйлгээ хон сайтай. Гүйлгээ ухаан сайтай. Ямар сандаа машин ашиглаж яхад л тэр машин ачлахын компаниг ингэтэл ингээл яриад үлдээсэн байгаа. Сая хүртэл нааш ярьж байхдаа нэг хэдий рекламны санаа яриад. Хамгийн сэргэлэн тэгээд хамгийн одоо бас үнэн шудрагтай юм. Сайхан найзууд хоёр найзууд байна да. Тага өнгөрөөсөн хамгийн дурсамжтай хөгжилтэй мөчөөр дурсвал Чи. За чи яар. Чи л ярина да. яа сандарсаа. Хамтрагчтайгаа өнгөрсөн хамгийн. Би эхлэхөө. За чи эхэлчихээ. Бид зүгээр яг манайхнаас асуухаар л би хамгийн түрүүд ярмээр санагддаг юм зүгээр. Бид нэг нэвтрүүлэг шууд нэвтрүүлэгт орж исэн юм аа. За. Тэгээд өөр юм ярьж тухай ярих гэж л та. Тэгэл байжсэн чинь би ингээд юуны нөгөө бас зочин хөтлөгч гээд очицсан юм. Нариулагч юм командтай чихвч үзсэн ингээд юм яриад. Тэгэл бид уран бүтээл гэл яриад байжсэн. Тэгээд завсраар нэг тэр чи шагаа магаа хаяад нэг тиймэрхүү нэвтрүүлэг байсан юм аа. Тэгээд дөрвөн үзье гэл байжсэн чи гинт хажидлаас чи. Тэгээ ер нь бол тэр кидифний дэстаа гоё байсан. Би ингээд паркийн ус руу ороод юу 2 удаа ингээд савж унаад тэгээд 2 балгаар гарч ирдэг ингээд намайг юм ярьж хажидлаас ороод. Тэгсэн чи нөгөө нэг цаанаас хипер хинж байгаа нариулагч юм. Наад найз чи яагаад байгаа бэ? Дуу болгоч реклам авах гэх. Тэгэхээр би за өчтөө эсэх усааны рекламны дараа эргээд уулзъя гэж найруулагч нь ууж өчөөд нэвтрүүлгийн үз дундор нь яагаад байгаа юм бэ? Тэр бол тухайн үе хамгийн хөвчлөлтэй өчөөсөн гэж дандаа дотроо бодсон. Нээдэг. Чиний хувьд жанчуу. Гөө. Би энэ бодох хэрэгтэй байна. Баах юм хэрэгтэй байгаад байна. Би тэр болон дундаас шүүж байна. яа. Би саяхан бас нэг юу болов. Тэрийг бас ярих гэж. Чи ярил да. Чи ярил да. Би яг бодоод байна яг баах юм байна. Би хараа ярьж болж байна. Яагаад чамайг наанч суулгасан бэ гэдэг чи бодоод ярьж та. Багаад өрөө тий. За хамгийн дурсамжтай тий. Тэгээ би бас нэг саячлаа. Бид нэр саяхан нэг цасны баярт өвөл нэг юун дээр очлоо. Тэгээ яжсэн чи нөгөө хамгийн анхны уран бүтээл би дурламаар ингээд дуугаад болж ирсэн. Тэгээ яжсэн чи би яг ингээл өглөх гээл ихсэн чи шүлсэндээ анх цал микрофоноор нэг тургидээ гэсэн чи тэргээрээс хүмүүс ингээ бүжгэлжсэн нэ бүгд эргээл харсан чи би тагтаг өглөөрэй гэдгсэн чи бүгд мэдээ тэгээ өглөө нэлсэн чи Тэр аим. Чи дурлаж хардж болон зүрхээч яг. Би залгаж бүгд. Би өөр гайхсан байхгүй. Чи дурлаж хардж болон зүрхээч яг. Савч байна. Ийм л хөвчтэй явдал болсон. Маа цамтлаг 10 жилийн дараа таны бодлоо. яа 10 жилийн дараа мэдээж зорилго мөрөөдлийн хөдлөө бид дур тэмүүлж яваад байна. Тэгээ мэдээж 10 жилийн дараа гэдэг чинь өнөөдөр чи 2016 он 2026 он мэдээж юм болго өөрчлөгдсөн. Эхнэр хүүхдтэй болцсон, амьдрал цооцсон. Тэгээд ер нь бол тэгээд бас уран бүтээл хийгээл явж байгаа байх та. Гэтэ ер нь бол хамтлаг байхгүй ч гэж байна. 10 жилийн дараа чи 30 хэдэн хүрсэн тийм. Сайн Гэсэн чинь шинэ жилийн дээр хэвчээ би дурлалмаар байна. Тухайн үед яг бидний үе юусэн залуучууд бас тэг сонсохыг хүсэх байх та. Ер нь бол ойлгох та тий. Яа за 10 жилийн дараа бол өстой сайхан залуу дээр явж байгаа хгүй да. хийх битээ. Тий яг хийх битээ. Ер нь гой тогтсон биш үү? 10 жилийн дараа. Гэтэ энэ Монголын нийгэмд залуучуудын амьдралын тогтолцоо болж гараад юм шиг байна. Тий шүү. Тэгээд ер нь бол ер нь тэрийг л яг
Ер нь бол би жоохон насыг ер нь жоохон Жохоо залууд чичиг гэж бодож байгаа шүү дээ. Тэ одоо тэнгууд 30 гэхээр бол одоо надад хөвшмшээ. тийм шүү дээ. Тийм шүү дээ. Яг хүмүүсийн амьдрал гой тогтоод яг хийж бүтээдэг нас тийм шүү дээ. Тийм шүү дээ. Одоо манайс чи 20 идтэй гэхээр чи хүүхдэр байгаа байхгүй. Тийм шүү дээ. Гүү шүү дээ. Юу яриад байгаа би? Юу хүүхдэр юм? 25 6 хүчтэй хүүхдэр мөхтэй. Тийм. Болохгүй. Би хүүхд чи хүүхдэр байгаа. Хүүхдэр байгаа. За нэг тиймэрхүү л байх та. Дотоод тоглож байгаад их хэмжээний мөнгө өчлөө. Яг юун зарцуулах вэ? Бид гур хамтдаа байсан шүү. Юун зарцуулах вэ? За ингээ хөшчүүлээ. Ямар ч үсэн гуруулаа. Зүн. Ямар ч үсэн гуруулаа. Мань ус уучих. Хоёрын дараагүй. Зин. Найзуудаа усуух уу? Яа. Ундаа авах уу? Хамгийн ихний ээлжинд нэг бодлын мөх юм байна. Их хэмжээний мөнгө. хэмжээний мөнгө за ингэж зүгээр Мөнгө хэлж гороо гаргал амьдралдаа хэрэгтэй нэг хитэнсэн авчи за 3 за энд нэг юм хийх мөнгө авч те үлдсэн мөнгө нь одоо юу гэдэг чи одоо энэ бас нэг хүмүүнлэг юм гэж битээ хэлээрэй. нэрэн штэ бас зөв байхгүй гэдэг ш. Хорыг гаргах хэрэгтэй шүү дээ. Тий чинь их хэмжээний мөнгө авч ийн. Хорыг гаргаад сайхан Би л мөрөдө тоглодог байхдаа тэгжсэн. За мэдээж их хэмжээний мөнгө бол хүн яг цагаад болохоор бол яаж үрэх юм мэдгүй юм бэлээ. Солиороод байгаа. Үрцэн. Амар ирж байгаа сте. Мань яг гэтээ яг би бүр амар сериус нэрий гэж утсан чадсангүй. Мэдээж тэгэл их хэмжээний мөнгө олж үрж чаддгүй юм бэлээ. Гэл ингээл амар орё гэж утсан чадсангүй тэгэл. Мэдээж их хэмжээний мөнгө олж хүн баламдах баха тий. Одоо яг өмнө тийм мөнгө харж байгааг болохоор тий яах вэ гэдэл. Тэгэл мэдээж ямар ч тач нэг дансандаа хийнэ. Бэлнэр хийж авч явахгүй. Яагаад гэвэл яачих юм бэ тий. Тэгээд сайхан гоё муухс яачих ч юм. тэгээд зүгээр урууд аяа хичээлээ. Яачих юм. Их хэмжээний мөнгө олох юм бол шууд юу гэж чинь Холливуудын нэг гоё кино компанид очиж уулзаал нэг юм гоё Чингисийн юм Тэр бол баатрын хөгжилтэй баатрууд. тэр бол Түүхэн кино мэдээж гоё кино уран бүтээл хийх хүснэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө л одоо мэдээж зарцуулах бах. Тэгээ мэдээж арга гэр амьдрал ах уу. Тэгэл ер нь хүнд шингэснийхээ зундаа авчдаг. Ундаа авчдаг. ийм мөнгнөөс ундаа тий. Тэгээ мэдээж бол мөнгө хүнд хэрэгтэй л үү. Тэгээ мэдээж хүн мөнгөийг өөрсдөө л олно. Тийм болохоор бид гурав ер нь хожихоор шийдлээ. Yeah. Хамтдаа дуулах дууныхаа хэсгээс манай үзэгчид дуулж өгнө. Чи намайг тэрхтээ хизээ явахаа мэдэж байсан уу? Чанга тэрэн харин хатлоо улж байсан уу? Чи намайг харахтаа хайрт минь баяртай гэж байсан уу? Хэлж амжаагүй өгчин хайртай гэж байсан уу? Заавал нь яагаад наач. Юу чин Маа хамгийн сүүлийн урамтай хайр эмзэг ингээд дууны хэсгээс сая тагтаал дуулсан шүү дээ. ханаад төрсөн шүү дээ. Айгүй хэцүү. Одоо ханаатай хүмүүсээ тэгээд эрүүл мэндэ бодож байгаараа ингээд манай эхний үе нэгдүгээр үе маань Нэгдүгээр үе эрүүл мэндэ бодож бодож байгаараа байгаарай гэж хилээд өндөрлүүлье. Эрүүл байвал мянган. За манай 2 дугаар үе. Тэгээд 2 дугаар хэмжээ рүү харж ирж байна. Тэгээ юу одоо юу юм шиг гурлаа ингэ тоглоно. Юу тоглох вэ гэхээр ингээд хуруудах ч юм уу, юу гэдэг ингээ хайчул даав ч юм уу. Эсвэл нөгөө юу л газар тэнгэр ч юм уу. Гурван хүн хайж чулууд аав тар чи ингээд Тэгээд нэг хожигдсон нэг асуултанд хариулт. Тэгээ асуулт бол жоохон одоо 2 дугаар үед бол хүндэрж байгаа шүү. За нэвтрүүлгийн багийнхан тэг хүндрүүлсэн. за хурууд ихэлсэн. За хурууч. хурууч юм уу? Юу ч ингээл сондгорч. Алга тэнгэр гэж байна. Тий. Ингэж болохгүй. За 300 Юу бол алга тэнгэрч юм уу? За хурууч орж. Үгүй алга тэнгэрдөө тэнгэрч. За би мэдчих шүү дээ. Харж байгаа. За хурууч за. Бай. 1 2 За. За манай хамтлагийн дуучин Сүхэлтоос Тагта. ихний асуулт. Эхлэж байна манай хамтлагийн дуучин Сүхэлт буюу Тагта.
Шуудаа. Вау. Караоке дөрөв хамгийн их дуудах дууныхаа хэсгээс дуулно. Бөгөөш та. Цараа. Биш дээ. Цараа. Би нөө солонгос фильмийг мэддэг байхгүй. Тэгээ зөв нөө сонсголоороо сүрсээ. Бүгүшвтаа гэдэг Яважингийн шат киноны дуу Би Яважинтэй үзчихсэн. банк ороод хамгийн ихэнд дуулдаг. 600 62 858 гэхгүй. Яа. Бүгүшвтаа 이런 내가 나니와 그 야야야야 또 상황에서 듣고 보셨죠? За, хорот. Хорот дай. Хана, тү, зэ. Сүшэ. Баггүй. Сү. Тагтаа ойлгоцоо та. Очи. Ой, 나치. Чи. Чи сая юу гарсан? Би ингэсэн шүү. Би ингэсэн шүү түрүү. Чи ингэ. Чи ингэсэн юм байна. Чи юм байна. Чи шүү. Би ингэчээд байсан. За хамгийн Ямар тэнэг залууч үү? Чи. Бас тий. Чи гэдэг байхгүй юу? Би яасан ч Тэгтээд байгаа чи. Юу лээ? ингэж байгаа чи ингэ үстэй Би сая Яа. За дахиад маа Тагтаа. Ой, таяг та юм намайг. Эцгүү ард руу явахаар боллоо. За эдгээр алд руу явахаар боллоо. Яг одоо хажуудаа Яг одоо хажуудаа сууж байгаа нэг л хамтрагчтайгаа яв гэвэл хэнийг нь авч явах вэ? Яагаад? хэнийг нь авч явдээ. Одоо тэ одоо юу гэдэг чи За ингэ юу ячмаар байх. би бол эндээс тендер явуулчих. Ер нь бол чи мантайгаа байхдаа бол ер нь бол өөрөө мэдж байгаа та ямар нэгэн асуудлаас үргэлж те. Ер нь бол ингэ хэрэгтэй шүү дээ. Эдгүү арал дээрээс ус олчих хүнтэй л хамт явах хэрэгтэй. Ойлгож байна. За ер нь бол тийм шүү. Эсвэл далаа руу хамт явах уу гэдгсэн бол шууд далаа руу ороод хуурай гараад ирэх хүнтэй. Эзэнгүй эзэнтэй гэдгийг нь бол бас яг мэдгүй байгаа байхгүй. Юу яа л да. Таяр хороо. Альсууд ингээ. Би ингээ. Энэ хоёр ингээд байж их юм бол те. Нэгийг авч явна. Хамгийн гол нь яагаад байгаа юм. Одоо чамайг аваачихвал цаа чин гомдож шүү дээ. Би гомдохгүй шүү. Гомдохгүй мó? Юу гэж би эзэнгүй аргалаа. Чамайг авч авсангүй ингээ гомдож байгаа гэж харин хоёр ёо сташ башгүй гэдэг юм. Харин ч хоёр л тийм өгөөс. Тэгэхгүй. Чи одоо нараа мараа. Тийм үү. Одоо миний найз одоо бас Юу ч хэлдэг. Үгүй чи зүгээр эдгүү арал руу яг явахаар хин авч явах юм бэ? Тэрийгээ хэлээ. Шалтгаан хэлээд болоо. Энэ чамайг дагуу явна гэдэг. За юу вэ? Чамайг аваад яагаад юу одоо юу чи юу бас энэ аралд амьдрчмаар царайтай байна. Нэг мод содор юм хийгээ те. Бас ингэ мужаа сууж байгаа гарын дүнтэй. Начин тэр бол залахгүй шүү дээ. За би явах юм байна. За урдчи. Дахиад. За. Би арал руу явах болсон шүү. Чүмэ. Бай. 1 2 3 4. Би явахгүй. Төмрөхгүй. Юу лээ? Төмрөө шүү дээ. Чи явах. Чи ингээд би ингээд наач ингэсэн юу? Тэгээд Яг 2 3 байгаа Жанчив байгаа үстэй. За яг одоо хажуудаа сууж буй хамтрагчаасаа хэр их хайртай вэ? Хайртай бол үйл хөдлөлөөр хэлэх юм. Хамтрагчтаа гэж нь хоёуланд нь ч юм уу те. Хэр их хайртай. Үд хөдөлгөөр илэрхийлэх гэж. Учиргүй сүгдэж хүргэл. За бос. За хайртай чи мэдлээ бос. Өмнө ингээд юу л юм да? Ой. Цара. Жам. Цара. За сэвэж аслахгүй юм амарх юм да. Хамтрагчтай хандаад шин сэтгэлийн үгээ хэлнэ гэж. За тэгээ хоёр найзтай хандаж хэлэхэд бас миний амьдралын тий одоо нэг хэсэг болж чаддаг шүү тий зовх цагт чамд байдаг жарах цагт чамд байдаг тий тэгээ үргэлж одоо тусал дэмждэг алдаа дутагддаг маань бас хэлдэг застдаг бас урамшуулдаг урмын үгээр тэтгдэг ийм хоёр сайхан найзтай хөөн би
Тийм учраас бас найзууд маань байгаа. Тэр бүх найзуудаа чин сэтгэлээсээ бас баярлалаа. Тэгээд ер нь бол тэгээд үгийн сайхныг хэлэлцэж сэтгэлээ сайхныг хэлэлцэж чин сэтгэлээсээ ирээдүйн сайн сайхныг төлөө хамтдаа хийж үдэг юм төлөө зорилго болгох юм үзгээ хийж байна. Та хоёр найздаа сайн сайхан шууд хэлж байгаа. Яг голын бол. Яг чи дугур. За. Дугур. Би сая бодсон Би ч юм хариуд гээгүй шүү дугур. За. Гурвч чигээд зүсээ өвчтэй байхгүй юу? За. Гүн завны урт шиг. За. Тэгээд мэдээж хоёр найзтай бол хайртай. Тэгээд ер нь бол цаашдаа их зүйлийг хамт хийж бүтээн одоо бид залуу хүмүүс байна. Яагаад ч юм бидэнд маш их хэмжээний ч юм хийж мэдэхгүй цаг хугацаа байна тий. Миний ард бол бидний ард бас зөндөө олон найз хүчтэй дэмждэг арга гэр бүлээ одоо найз охин тий зөндөө хүмүүс байгаа. Тийм учраас найз бол хоёр найзтай таартай шүү. За. Бид гур болоод За. шөө илүү. Тэгээд игсэ бид нар хамгийн сүүлд сая бас шууд ярьчихдгөө. Тэ энийг ярихгүй бол бас болохгүй. Тийм үстэй. Бид нар ингээд ингэж гинт орж ирээд. гоо клип ярьчаа. За. Бид нар сая хамгийн сүүлд хайр эмзэг ингээд дундаа ороод дуныхаа клипийг залуудаагүй байгаа. Тэгээд гэн самтлын дуучин солийн дөрвөн ажилтны жүжигчин Александрын тус хоёр ах аймаг үгүй. Тэгээд хшиг бүр ах хөгжмийн яриулга. Тэгээд Деф студидтэй хамтарсан маа самтлын нэг шинэ бүтээл гарсан хайр эмзэг. Энэ клипэн дээр тусалж таньсан хамтарч ажилласан бүхэл хүмүүстээ бид гурван хүмүүс маш их баярлалаа гэж зүйлээ. Бид гурван хүмүүс шүү. Бид гурван зүгээс. Тий, бид гурван хүмүүс. Тэгээ ер нь тэгэл бид гурван амьдралд одоо хамтарч ажилладаг. Хамтрагч байдаг. Тий, бид гуравтаа найз нөхөд ах ээж гэр бүл дүүнер гэр бүлийнхэнтэй одоо нөгөө чиний найз охин бид хоёр ч юм найз охинтой биш тийм ээ. Тэгээд бүх хамтрагчдаа бүгдэнд нь баярлалаа. Хамтрагч одоо чин сэтгэлээсээ гоё хамтарч ажиллая гэж. За баярлалаа. Баяртай.